Санацгаано та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За энэ удаад бид банкны хүнээс өндөр эрсдэл өгөөж хүртэх боломж хөрөнгийн зах зээл дээр байгааг тайлбарлаж та бүхэнд мэдээлэл өгөх болно. Тэгэхээр засгийн газрын үн цаасны 2 дахь зах зээлийн арилжаанд оролцсноор та энэ боломжийг бол ашиглах боломжтой болно. За тэгэхээр эхлээд засгийн газрын үн цаас гэдэг юу вэ гэдгийг товчхон тайлбарлая. Тэгэхээр энэхүү засгийн газрын үн цаас гэдэг маань засгийн газар өөрөө бонд гаргаад түүгээрээ зарцуулалтаа хийгээд эргээд улсын төсвөөс мөнгө төлж байгаа учраас нэг бол эрсдэлгүй үн цаас гэж үздэг байгаа нэгдүгürt. За хоёрдугаарт манай эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас хүү бол өндөр байгаа. Өөрөөр хэлбэл 3 сарын хугацаатай засгийн газрын үн цасны хүү 3 сарын хугацаатай хадгаламжийн хүнээс бол өндөр хэвээр байгаа. Тэгэхээр бол та засгийн газрын үн цасны арилжаанд хорсноор богино хугацаанд буюу 3 сарын дотор эрсдэлгүй бөгөөд банкны хүнээс өндөр өгөөж хүртэх боломж бий болоод байгаа юм а. За тэгэхээр 2014 оны 11 сараас эхлээд энэ үн цаасыг хөрөнгөний биржээр арилжаалж эхэлсэн. За тухайн үед бол хүүний түвшин 16% дээр эхэлж исэн боловч өнөөдрийн хүртэл хүүний түвшин тасралтгүй буурсаар 14% ороод ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл банкны хадгаламжийн хүнээс илүү өндөр байгаа ч гэсэн за энэ зөрүү бол багассаар байгаа гэдгийг бол хэлэх зүйтэй. За эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр та бүгд энэ засгийн газрын үн цасны хүүн бол хадгаламжийн хүнээс өндөр байх тэр хугацаа бол их богино хугацаа юм а. Тэр энэ богино хугацаанд энэ үн цасыг хөдөлж авч өөрийнхөө хөрөнгө мөгийг арвижуулах хэрэгтэй гэдгийг бол энд хэлэх зүйтэй хаа. За энд графикт үзүүлснээр бол ногоон шугам бол 52 хоногийн хугацаатай боёо жилийн хугацаатай үн цасны хүү байна. Улаан шугам бол 28 долооны хугацаатай, 12 долооны хугацаатай буюу 3 сарын хугацаатай бондын хүүний мөрий бол энд цэнхэр шугамаар бол дүрслэгдсэн байна. За мэдээж хэрэг бас бонд авч байгаа хүмүүсийн хувьд эдийн засаг муудж байгаа, төсвийн алдагл өсөж байгаа энэ нөхцөлд бас эргэн төлтөн дээр нь тодорхой хэмжээнд эргэлзээ төрж байгаа. Тэгвэл ямар ч байсан өнгөрсөн хагас жилийн хугацаанд гарсан бондуудын эргэн төлөлт нь бол цаг хугацаанд хийгдэж явж байгаа. За мөн хүүгийн төлбөр нь бол цаг хугацаанд хийгдэж байгаа гэдгийг бол хөрөнгөний биржээс зарласан. Жишээлбэл 5 дугаар сарын 20-ны байдлаар бол 88.7 тэрбум төгрөгийн засгийн газрын үн цасны хүүгийн болон үндсэн төлбөр бол эргэн төлөгдсөн байгаа. За энэ дотроос бол 2.9 тэрбум нь хүүгийн төлбөр байсан байгаа. За ер нь энэ засгийн газрын үн цасны 2 дахь зах зээлийн арилжаанд та ингэж оролцъё гэх юм бол ханаас мэдээлэл авах вэ гэдэгт одоо мэдээ хариу өгье. Тэгэхээр та дараах линкээр орох хэрэгтэй. За MSCI segment trade bond гэсэн юм линкээр орох юм бол танд ийм хүснэгт гарч ирнэ. За одоо энэ хүснэгтэн дээр ямар мэдээлэлүүд байгаа талаар тайлбарлая. Тэгэхээр энэ улаан сумаар заасан энэ баг нь бол нэрлсэн үн гэсэн баг нь байна. За нэрлсэн үн гэдэг маань юг хэлдэг вэ гэхээр за хэрвээ та энэ бондыг өнөөдөр авах юм бол 10 дугаар сарын 13-ны өдөр та авсан бондынхаа хүүгийн болон үндсэн төлбөрт нь нийлээд 100 мянган төгрөгийг эргүүлж авна гэсэн үг. Тэгэхээр бол энэ 100 мянган төгрөг гэдэг маань та тодорхой хугацааны дараа нэг ширхэг бондод буцаад эргүүлж авах мөнгөө гэж ойлгож байна. За энэ мөнгө нь бол үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр бол хамтдаа байгаа гэдгийг мартчихвахгүй. За дараагийн тайлбарыг хий. Дараагийн баг нь бол дуусах огноо гэсэн юм баг нь байна. За энэ баг нь дээр бол одоо 15 оны 10 сарын 13 гэсэн юм огноо харагдаж байна. За энэ юу гэхээр 15 оны 10 сарын 13-нд засгийн газрын үн цасны хугацаанд дуусаад буцаагаад бонд авсан хүмүүстээ хүүгээ үндсэн төлбөртэй хамт эргүүлж өгнө гэсэн өдрийг харуулж байгаа ийм өдөр байгаа. Тэгэхээр бол 10 дугаар сарын 13-ны өдөр та эргүүлээд нэг ширхэг бонд болгондоо 100 мянган төгрөг эргүүлж авах нэ. За тэгэхээр та эндээс одоо нэг зүйл тодорхой болж байгаа хаа гэж бодож байна. Юу гэхээр 100 мянган төгрөг бол үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр хамтдаа байгаа. Тэгэхээр та өнөөдөр хэрвээ бондыг худалдаж авах юм бол мэдээж 100 мянган төгрөгөөс бага үнэтэйгээр худалдаж авчиж танд бол ашиг гарнаа. Танд хүү орж ирнэ гэсэн үг. За тэгвэл нөгөө талд хамгийн сүүлийн баг нь бол зарах үн гэсэн баг нь байна. 1000 төгрөгөөр илэрхийлж байгаа юм үнэ. За энэ юу вэ гэхээр таны өнөөдөр бонд худалдаа авах үнийг бол хэлж байгаа.
Өөрөөр хэлбэл анх дахь зах зээлээс бондыг худалдаж авсан өөр нэгэн хөрөнгө оруулагч хоёр дахь зах зээл дээр тэр бондыгоо 99400 төгрөгөөр нэгж бүрийг нь 10 ширхэг бондыг зарьяа гэсэн ийм захиалгыг бол шивцсэн байна гэсэн үг. За энэ дээр та тооцоогоо хийгээд танд хэрвээ хүүгийн хувьд боломжийн ашигтай байх юм бол энэ бондыг өнөөдөр та 99400-аар худалдаж аваад 10 сарын 13-ны өдөр эргүүлээд нэг ширхэг бонддоо 100,000 төгрөг эргүүлж авах боломжтой байна гэсэн үг. За мөн энд хямдруулсан үн гэсэн юм бас баг нь байгаа. За хямдруулсан үн гэдэг энэ багны дээр байгаа тоо ямар учиртай вэ гэхээр жишээлбэл улаан сум заасны дагуу 96,825 төгрөг байна. Тэгэхээр энэ бол анх дахь зах зээлээс та бондыг худалдаж авсан бол 91 ширхэг бондыг 96,820 төгрөгөөр авах байсан гэсэн үг. За харин та одоо энд хоёр дахь зах зээлийн арилжаанд орж байгаа учраас хамгийн артлын баг нь буюу зарах үнээр та энэ бондыг худалдаж авна гэсэн үг ээ. За нэгтгэд хэлэх юм бол та өнөөдөр нэг ширхэг бондыг 99,400 төгрөгөөр худалдаж авах ба 10 дугаар сарын 13-ны өдөр 100,000 төгрөгийг эргүүл авах юм аа. Ингэснээр та 33 хоногийн хугацаанд 0.6% хүү авах ба энэ нь мөн хугацааны банкны хадгаламжийн үнээс өндөр байгаа юм аа. Үнэн дээр бол 33 хоногийн хугацаатай банкны хадгаламж гэж байхгүй. За эсвэл 2 сарын хугацаатай банкны хадгаламж гэж байхгүй. За хамгийн багадаа 3 сарын хугацаатай хадгаламж байгаа. Тэгэхээр энэ хоёр дахь зах зээлийн арилжаа хинт хамгийн ашигтай вэ гэхээр таны дансанд нэг тодорхой хэмжээний мөнгө байж идэг. За та дэрийг нэг сарын дараа юм уу 2 сарын дараа хэрэглэх ёстой. Гэтэл банкны хадгаламжийг хийхлээр заавал 3 сарын хугацаанд хадгаламж хийх гэдэг. 2 сарын хугацаанд хадгаламж хийхгүй зүгээр харилцагтай байлгах гэхэлэр хүү энэ төр бараг тооцогдохгүй байгаад байдаг. Гэтэл та мөнгө өсгмөр идэг. Ийм нөхцөлд бол та энэ засгийн газрын бондын хоёр дахь зах зээлийн арилжаанд ороод энэ хүснэгтээс харж агаад танд ашигтай байж болох тэр бондыг хугацаагаа харж агаад үнийг харж агаад тэгээд авах боломж бол байгаа юм аа. Тэгэхээр бол ийм богино хугацааны мөнгө өсгөх сонирхолтой байгаа ийм хүмүүст бол энэ засгийн газрын бонд бол хамгийн тохиромжтой. За ер нь цааш та энэ засгийн газрын үнцасны мэдээллийг хаанаас авч болох вэ гэхээр саяны орсон линкээр ороод мэдээлэл авч болно. За эсвэл та манад хүсэлтээ өгөх юм бол бид нар танд өдөр болгон мэдээллийн хүснэгтээ явуулаад иж болно. За хоёр дахь зах зээлд хэн тохиромжтой вэ гэсэн асуултанд одоо хариулъя. За тэгэхээр мэдээж хэрэг томоохон хөрөнгө оруулагчид мөнгөө өсгөж үржүүлэхэд бол энэ тохиромжтой. За хамгийн гол нь бидний зорж байгаа зүйл маань юу гэхээр жижиг хөрөнгө оруулагчид маань энэ засгийн газрын үнцасны хоёр дахь зах зээлийн арилжаанд ороод өөрсдийнхөө мөнгийг өсгөөсэй гэж хүсэж байгаа. Жишээлбэл жижиг хөрөнгө оруулагч гэдэг бол хамгийн багадаа та банкныхаа чин данс нэг 100,000 төгрөг 200,000 төгрөг зүгээр л сул хөвтөж идэг бол та тэр мөнгөөрөө хоёр дахь зах зээл дээр ороод 1 сарын хугацаатай юм уу 2 сарын хугацааны дараа хугацаанд дуусах бонд аваад тэрэндээ хүү аваад ингээ мөнгө өсгөөд явах боломж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр бол жижиг хөрөнгө оруулагчдын хувьд энэ хоёр дахь зах зээлийг сонирхох нь бол илүү оновчтой байж болно. За мөн үүнээс гадна манай одоо иргэд бол манай хөрөнгөний зах зээлийг бол маш их сонирхдаг. Тэгээ яг мөнгө хийгээд хувьцаа авъя гэхэлэр хувьцаа маань бол авсан үнээсээ хэд дахин унж болох байдаг учраас алдагдал хүлээгээд одоо ашиг олох биш бүр эсрэгээр алдагт хүлээгээд ийм санхүүгийн эрсдэл хүлээх байдаг учраас хөрөнгөний зах зээл дээр шууд хувьцаа руу бол хүмүүс орохдоо бол бас тийм уян хатан биш байдаг. Харин та бонд дээр ороод бонд авах юм бол бондын үнэ нь өөрөө хувьцааны үн шиг унна гэж байхгүй. Та нэг бол анхныхаа төлбөрийг мөнгийг авна. Анх хийсэн мөнгө авна. Нэг бол тэрэн дээрээ нэмээд заавал хүү авдаг байж байгаа. Өөрөөр хэлбэл ямар ч тохиолдолд та бонд авах юм бол танд ашигтай гэсэн үг. Нэмэгтэй гарна гэсэн үг эцсийн дүндээ. Тэгэхээр бол та эхлээд хувьцаа авахаас илүү дээр эхлээд бондны арилжаанд тогтмол ордог болох юм бол энэ маань дараа нь таныг хувьцааны арилжаанд ороход илүү ойртуулж өгөх ийм санхүүгийн хэрэгсэл байгаамаа. Тэгэхээр бол энэ жижиг тоглогчд маань хөрөнгөний зах зээл сонирхогчд маань эхлээд энэ бондыг маш сайн ойлгоод банкын арилжаа хийгээд тэгээд мөнгө алдахгүй ямар ч байсан. Тэгтээ мэдээлэл аваад судалгаа энэ төр үзээд өөрийнхөө ур чадвар мэдлэгийг ахиулж явж хагаад офицераа орвол илүү боломжтой гэж хэлмээр байна. За бидний хувьд бол энэ бондын арилжаанд хэрвээ та орох юм бол дараах үйлчлэгийг санал болгож байгаа. За бид харилцагчтай бол
0.1% арилжааны шимтгэлийг санал болгож байгаа. За тэгээд мэдээж үнийн дүнгээс хамаарат энэ хувийг бол бид бууруулах боломжтой. За харилцааны шимтгэл хэрхэн тооцогдохыг одоо та бүхэн тайлбарлая. Тэгэхээр таныг 1 сая төгрөгөөр 15% хүүтэй 52 хоногийн хугацаатай одоо бонд авсан гэж үзье. За тэгвэл 0.1% буюу 1000 төгрөгийг та харилцааны шимтгэл төлнө. За мөн та жилийн дараа бондоо эргүүлээд эргэн төлөлтөө хийгдээд өөрийнхөө банкныхаа дансанд мөнгө байршуулах юм бол тэр үед бол 500 төгрөгийн бас гүйлгээний шимтгэл төлдөг байгаа. За ингэ нийтдээ бол та 1500 төгрөгийн зардал гаргана гэсэн үг. Тэгэхээр бол цэвэр хүүг эндээс тооцоод үзэх юм бол жилийн дараа та 1 сая төгрөгөнд бол 150 мянган төгрөгийн хүү бодуулж авна гэсэн үг. Арилжааны шимтгэл шижүүлгийн зардал нь 1500-аа ингээ хасахаар цэврээрээ танд бол 148,500 төгрөгийн хүү орж ирнэ гэсэн үг. За энэ бол цэвэр хүүгээр нь аваад үзвэл 1485% хүүтэй байна гэсэн үг юм аа. За тэгээд сан газрын үн цасны хүүн дээр бол татвар тооцогддог байгаа. Тэгэхээр энэ дүн танд цэврээрээ орж ирнэ гэсэн үг. За энд жишээн дээр бол би хялбарчлаад 52 хоногийн хугацаатай засгийн газрын үн цасны арилжаанд ярьчихлаа. Мэдээж хэрэг та 2 дахь зах зээл дээр орж байгаа учраас тэгээд богино хугацаанд орох учраас 1-2 сарын хугацааны дараа дуусах бонд дээр оролцох учраас мэдээж хүүн бол өөрөө иж таарна, хугацаа нь өөрөө иж таарна. Гэхдээ яг энэ шимтгэл тооцоол нь бол энд тайлбарласантай адилхан байх болно. За ингээд та хэрвээ засгийн газрын үн цасны арилжаанд орохыг хүсэж байгаа бол эхлээд юуны өмнө компани дээр данс нийлэх хэрэгтэй. За иргэн хүний хувьд бол данс нийлгээл 7000 төгрөг нэг хүчтэй эзрэг иргэний үнэмлэх байгаа авчрах хэрэгтэй. За аж ахуйн нэгжийн хувьд энэ хүснэгтэнд байгаа мэдээллийг бичиг баримтуудыг бэлтгээд авчрах юм бол танай аж ахуйн нэгжийн дансыг бол нээх боломжтой гэсэн үг. За бид хөрөнгөний зах зээлийн боловсруулалт тэр дунд олон нийтийн хөрөнгөний зах зээл боловсролыг нэмэгдүүлэх, дэвшлүүлэх чиглэлээр бол онцгой ач холбогдлогч ажилладаг. Тийм учраас YouTube дээр бол Gauli UZK гэдэг ийм нэртэй сувгийг бол нээчихсэн байгаа. За та энэ сувгаар ороод эрдэнэс тавталгааны талаар, ханшийн таамаглалын талаар, 7 хоногийн хөрөнгөний зах зээлийн тойм, за хөрөнгө оруулалтын ямар боломжууд байна, өөрийнхөө суурь мэдгийг хэрхэн нэмэгдүүлэх боломж байна, хувьцат компаниудын ямар чухал мэдээллүүдийг байна гэх зэрэг эдгээр одоо мэдээлэл болон мэдлэг олгох видео хичээлүүд, видео бичлэгүүдийг бол та энэ сувгаар ороод үзэх боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна. Компанийн хувьд Багшийн дэдийн Сонор Плазад байрлаж байгаа 602 хотод байгаа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.